Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын ивэлдор. Ерөнхий ивэнтгэгч Саруул Шилтгэн эрүүл энх Саруул сайхан амьдралын төгс шийдэл. Ивэнтгэгч Джейм Палас Shopping is Stopping. Ивэнтгэгч Од үе дамжсан нууцчор. Ивэнтгэгч Монфа. Сайн байна. Юу үзүүлэгч одоо юу тий. Та энэ дагаад уу? Цоггүй. Заавал уу? Би нэг асуулт асууч. За. Нэг ийм асуулт асуугаар гэсэн. За ачаар. Энэ л биш. Танаас л асуучих гэдэг. Асуучих уу? За асуу. Зүгээр. За. Жага юуг асуулт шүү дээ. Зүгээр. Хамаагүй. Ингэж зүгээр ингэж л дээ. Эрчүүдийн мэдлэгтэй болдгийг нэ. Тийм үү. Юу энэ өөрөө уншчих. Би өөрөө уншиж чаддаг. Сандрат. Өглөө бэлэг эртэн босдгоо. Босдгоо. Босгүй яа шээс босч байгаа. Босгүй. Шээс хүрхээр юу? Энэ өглөө шээс бүрдвэстэй. Гүшт миний хала хүрдгөө. Босно. Босгүй яа тийм. Нэрнгээсээ. Яагаад бицмаагүй байсан гэсэн босдог юм уу? Үгүй эрчүүд чи өглөө болох угаасаа. Бяцмаг тийм өглөө байдгүй үстэй. Заавал боссон байдаг үстэй. Мэдгүй би юу сайн мэддэг. Энэ ажиллаж байгаа. Яг эрүүл хэрэгтэй үний бэлэг хэрэгтэй өглөө боссон байдаг юм. Мэдгүй яг тэрийг одоо та орох уу? Явах уу? За тэгээд тийм. Ивэнтгэгч Монфа. Чи эрэгтэй хүн үү? Тийш үү. Энэ их гоё мөлөөч. Энэ чи босоогүй байгаа юм байна. Босоогүй. Тэг юу гэж боссон мөлөөж гэж яхад чи энэ авч. Ингэ салгачдаг юм тий. Зөө хүмүүс ороод тань цааш. За. Юу сайн байна уу? За сайн байна. За, нөө хоёроос авсан. Сайн байна. Хоёрыг авсан. За. Эхнийтэй явж байгаа юм. Үгүй энэ манай хамтлаг ах. Тийм үү. Хамтлаг чи мэддэг юм уу? Мэддэггүй шүү дээ чи. Манай эмнэлэг дээр чи харин өнөөдөр чи өстө гой зочд ирж байгаа юм байна шүү дээ. Үзүүлэх гэж өгнө ирж байгаа. Гэхдээ бас Урлагийн хүн байна тий. тэр эмхтэй харин орно гэдэг. Яач. Үгүй одоо яг хөө зүгээр эрэгтэйчүүдийн талаар надтай уулзах гэдэг бол ирж ирсэн. юм чи юу шүү дээ. Манай одоо манай хоёр зочингоо би бас хальтхан танилцуулж байна. Би бас мэддэг хүмүүс байна л да. Тэгээ манай бас хоёр маань урлагийн хүмүүс байна. Тэгээд Алгаа Нимка гэдэг одоо пэйж үүдэг шүү дээ. Алгаа Нимка пэйжээр одоо бас Facebook-оор үйд юм тий. Facebook-оор хүмүүс сайхан бас та одоо хэлсэн шүү дээ. Монголын сошиал урлагийг одоо ганц базж байгаа байж байна. Аавар нь юу хийж яваа. Уучлаарай. манай залуучууд гар утсан байна уу? Би ч нөгөө нэг тойрогдоо орчод явчихсан эрүүл мэндийнхээ. хөгжлөө бичлэг хийгээс гадна бас нийгэмд их гой одоо хандивын те бас тиймэрхүү хөтөлбөрүүд явуулж байгаа те. Гангстерүүд үүсэж байгаа. Гангстерүүд ямар юм бэ? Нэр үтсэн шүү дээ нэрээ. За бид гурвын нэг аль нэгийг сонгох. Юу англигийн сонгож. Бид гурвын аль нэгийг сонгох. Чамд сонгоо. Надаа юу ч авахгүй шүү дээ. Тэгээ бидний манай уулагч юм бол яг орт тас хоосон бол биш шүү дээ. Яг уруулаад гэтээ их бага хэмжээтэй байгаад байдаг. За та нэг ерөөсөө хальт хараад ав. Тэгээд ер нь тодорхой болно. За зинчээс мундаг залуучд байсан юм шүү дээ. Агч одоо бид нар чи 500 мянган бардаа тийм жил гарan болж ш тээ. Од болох найзгаа меншэ хийгэрэй гэдэг дээ чи. Нэг Мундаг юм нөө. ороо аялаа үзээрэй зэ. Тэгээ. Манай хөгжлөлт үзүүлэх гэж бас өнөөдөр яг таарч байгаа юм байна шүү дээ бас тий. За. Би ч одоо өөр юм Бас бол. нэг эрчүүдийн эрүүл мэндийн мэдлэг боловсрол бас тээ. Би өгний энэ асуултыг асуусан. За. Тэгтээ хариулсан. Тийм. Өглөө бэлэг эргэтэн босдгоо гэж байна. Тэг яг би нэг эрэгтэйчүүд над дээр үзүүлэх би энэ асуултыг тавьдаг юм л да. Эхний ээлжний нэг асуултын дараа энэ чинь юу гэж аахгүй онцлогоо явж байгаа. Тий. Юу ер нь бол одоо юу гэдгийг энэ эрэгтэйчүүдийн талаар мэдгийг яагаад авъя гэж бодож орж ирсэн. Яг зүгээр нууцхан гэж. Нууцхан чи юм яа. Нөгөө алгаа нэмэх хоёр шүү дээ. Тэр ороод шинэ ажиллана шүү дээ тий. Тэрнтэйгээ хоёр мөр хийдэг гэдэг байгаа. За. Би ч одоо өөрөө бас нэгээс илүү гарах уу. Тэгээ энэ миний одоо ажиллагаа болцсон юм уу? Манай хоёр арай манай ч надад намайг бодвол бас арай жоохон ганц хоёрыг дүү штэ. Бас залуу насны юм байгаад нөө яагаад вэ? Эдлэр бас нэг
Мэдж аваад бас шөндөө нэг 2 бас нэг 2 3 анх алддаг л байсан шүү дээ. залуу наснд гэдэг олон юм ярьдаг л да. Тий. Тэгчлэнгээр нөгөө хоёроос илүү бас болохыг хүсэж байгаа юм байна тий. Та илүү болох нь юу байх те. Зүгээр нэг хэмжээний л язаана. Ямар учиртай юм бол доо гэдэг мэдлэг л өөрөөс авах гад ирж байгаа шүү дээ. Зөв. Тэгээ манай бүсгүүмэнд бас давхар бас та мэдээлэл авах юм тий. Одоо мэдээж ойлгомжтой нөгөө нөхөр мөхөртэй болох хэрэгтэй тий. Тэгээд ирээдүйд нөхөр мөхөртэйгээ бас энэ асуудлыг шийдэх бас хэрэгтэй баг. Тэгээ манай энэ сэдвийг ингээд айгүй тийм хаагдсан сэдв болго хайцсан гэдэг байхгүй. Одоо олон жилийн туршдал. Харин тийм. Энэ бэлгийн боловсрал гэдэг юм уу, ийм хүү зүйлийг ингээд хаагаад үзэж байгаа бол эцгийнх нь үдэн нүрээ даргадаг ийм юм л явсан байна. Яг иймэрхүү асуудлаар бол ээж аваа автах нэг ярьж үзээгүй шүү дээ. Тийм 10 жил тий. Тий 10 жил. Тэгээд тэр үе чинь нэг тийм бүргэж юм тэр үеэс юм чинь. Одоо бол чөлөөтэй болсон байх. Одоо харьцангуй чөлөөтэйгээс гадна хүмүүс нөгөө боловсрлоо өөрсдийнхөө олон сүлжээ эсгүүдээр ингээд ухах боломжтой болж шүү дээ тий. Тэгээд дээрэс нь бас энэ талаар бас ингээд мэдлэг нь өндөр болж байгаа нь сайшаатай. Тэгээд eerсэнд баярлалаа. Баярлалаа. Яг л зөв газар ирсэн Тийм. Тэгвэл яг өдөрдөө юу яг нэг эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагаа болон эрэгтэйлэг байдлыг үүсгдэг тэр одоо гормонууд юу байна? Болон одоо бие физиологийн талаас одоо тий жишээлбэл одоо эрэгтэнгийн үйл ажиллагаа хэрхэн яаж ажилддаг байдгүй гэдэг одоо мэдэж авах юм байна. Ер нь бол тэгээд тэр бүсгүүг орж ирж яас бодоогүй шүү. Уучлаарай. Гэтэ яг энэ чинь ингээд таарлах явах гэдэг энэ Яач ба. Гэхдээ энэ юу яаш үү? Амьдралд бас юу шүү. Тохиолдсон шүү тийм ээ. За. Тэгээд нөтөлөө эхлүүлээ. За тэгээ. Өргөл ийшээ. За тийм. Сайн байцгаана үзэгчдээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын ерөнхийлөгчийн тавгийн газартай бэлтгэн хамтран хүргэдэг Аяо ток шоуны маань цааш шинхэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна үзэгчдээ. Монгол Улсын өнцөг болон бүцууга 21.365 сум цууга бүх хүмүүстээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд манай студид маань зочид маань бас ирсэн байгаа. Мөн дээрээс нь Аяо доктор маань, мөн Түшка маань бүгдээрээ хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн сэдэв бол эрэгтэйчүүдийн талаар сэдвээ барьж авсан байгаа. Тэгэхээр дэлгэцэндээ ойртоод манай ирчүүд маань голдуус ойртоод үзээрэй. За магадгүй хайны бүсгүүчүүд маань одоо бас найз бүсгүүчүүд нь бас ирчүүдийн талаар илүү сайн мэдэж авах гэсэн бол дэлгэцэндээ ойртоорой. За ингээд өргөжлөө юм. За манай гурав хоорондоо бас нэлээд сайн танилцаад авбуу. Түрүүн бас танихгүй байсан шүү дээ. Алгаар нимкэ хоёрыг бас танихгүй байна гэдэг чи бас харин тийм одоо Facebook ч нэг олдоо ухад Google харгаач явах одоо тэгээд Сайн ярьж өглөө. одоо гайг болсон. Хамаа хаалт маллагаараа ухаан алдаад ирчихсэн. тэгээд тушка юу яаж тэндээс нэг бэлэг эргэтэн тэгээд тархины мөлөж байгаа тэрийг аваад иртээ. Тэгээ өнөөдөр бас сэдвээ Одоо энэ юм шиг байна да. Энэ мөн Мөн наад чинь ба шүү. түрүүний барай ингэж исэн. Тэгэхээр яг Заавал тэгээ урдаа ингэдэг нь ямар хүчтэй. заавал шигшээд тэгээ ер нь одоо яг зөв бид манай нэвтрүүлэгч ерөнхийдөө нөгөө бүтцийг эхэлж яриад тэгээд бүтцийн дараа үйл ажиллагаагаа яриад тэгээд үйл ажиллагаанаас болоод ягаад доголдолтой байдгийг ярьдаг. Тэгээд аливаа юм чи нөгөө одоо ер нь бэлэг эртнийхээ бүтцийг хэр сайн мэдэх үү? Багш таг штт. Таг уу? Таг штт. Ер нь одоо гадна талыг л бол харж байсан шүү дээ тий. Харж ирсэн байна. Өөрийгөө харж л байсан болохоос. Таг штт яг дотор нь яг яагаад Дотор нь яг юу болдгийг тий. Гэгчлэн нөгөө иймэрхүү нарийн юмнуудыг одоо ингээд задлж яриул илүү зүгээр ахгүй. Тэгээд түрүүн би нэг асуусан шүү дээ. Өглөөд эргэтэн одоо босоход тий. Боссон байдгүй дагаад хамт гэдэг асуулт тавьсан шүү дээ. тэр асуултаар юу мэдж болох вэ? Тэр асуултаас л одоо ерөнхийдөө эрэгтэй хүний бэлгийн гормонуудыг ямар байгааг нь шууд мэдэх боломжтой гэж үзэж байгаа. Сүүлгээд. Ер нь одоо өглөө бүр одоо босдог гэж хэллээ шүү дээ тийм. Тэгэхээр энэ процесс маань жишээлбэл алдагдлад ороод ирэх юм бол бас тодорхой хэмжээний мессеж өгдөг байхгүй. Та хоёрын нь яаж вэ? Та чи яах вэ? Тэгэл яг босгодоо босон шүү дээ. Хүн л хөвчнө тэгээд. Босох үедээ. За. Тэгэхээр энэ Тэр нь гэхдээ тогтмол босох хэрэгтэй байт юм тийм. ер нь бол одоо бүр асуулт байдаг байхгүй. Тогтмол босч явах хэрэгтэй гэж. Ялангуяа нэг бэлгийн одоо яг бэлгийн Өглөө яг хэдэн цагийн үед вэ? яг тэр нь шиг босох үед сэрэх үед гэж байгаа юм л да. Ер нь бол яг бэлгийн одоо эд хөвжлийн үе гэж байдаг. За 25-аас за 35 хүртэл хугацаанд ер нь тэр үед байх хэрэгтэй гэж боддог. Хэрэг босхгүй бол яах вэ? За тэгвэл яг одоо энэ асуултын хариулт бол чиж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ягаад одоо өглөө бүр ингээд дэвлэг хэрэгтэй хурчирч босч ийн гэхэд зөвхөн шээс хүрж байгаа асуудал биш. Шээс хүрэх үед манайхан ингээд яг тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ч гэсэн өглөө бүр шээс хүрээд энэ босдог гэдэг ойлголт нь зөвхөн шээс хүрэлттэй холбоотой биш юм байна. Түрүүн манай дэрмээ шээс үрхэр өсдөг гэдэг. Тийм. Тэгэхээр энэ чи юу гэдэг энд одоо ингээд баруун зүүн төмсөг гэж байна шүү дээ эрэгтэй хүнд. Тийм ээ? Хоёр төмсөг маань. Хоёр төмсөгнөөс маань эрэгтэй хүний
энэ бэлгийн үйл процессыг хангаж өгч идэг энэ тестостерон гэдэг гормон ялгардаг юм байна. Энэ тестостероныг сонсч ирсэн үү? Үгүй. Одоо энэ фитнесийн тамши тестостерон сонсч ирсэн. Тэгээд айгүй моног шаат болцсон байна гэдэг сонсч ирсэн үү? Янз бүрийн тариаман тариулсан гэдэг. Үгүй. Тийм үү. Тэгвэл энэ тестостерон гэдэг зүйлийг одоо тархиндаа яг хийгээд авчих. Одоо ялангуяа одоо багийн тушка та тестостерон гэж тестостерон. Энэ чинь яг үгүй энэ төмсгнөөс чинь үйлдвэрлэгддэг одоо хамгийн том гормон байна. Хэрвээ одоо энэ хоёр төмсөг байхгүй бол шууд эрэгтэй хүн эмэгтэй хүн болно гэсэн үг. Ер нь бол. Тэгэхээр энэ юу Каноноор гараад идэг тайгнууд чинь ингэсэн байт юм. За тайгнуудын хувьд бол одоо арай өөр тогтолцоогоор явж байгаа. Тэгэхээр юу бид нар энэ төмсгнөөс чинь юу ялгадаг вэ гэхээр нэгт тестостерон, хоёрт юу ялгадаг вэ? Хоёрт эр бэлгийн эс ялгадаг. Үйлдвэрлэгдэн гардаг гэсэн. Тэгэхээр одоо юу үрийн шингэн гэдэг юм чинь энэ төмсгнөөс үйлдвэрлэгдэн гардаг байна шүү дээ. Баруун зүүн жоохон хэсэг. Эмэгтэйчүүд ч гэсэндээ баруун зүүн өндгөвчнөөс нь өндгөөс гэж гарчиж байгаа шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн төмсөг өндгөвч гэсэн үг аахгүй баруун. Тэгээ ойлгочих. Тэгэхээр энэ эрэгтэй эмэгтэй хүн хоёр тойлонд нэм чухал одоо эсүүд нь ялгарч идэг гэсэн нь энэ төмсөг байх таа. За тэгвэл одоо яг энэ тестостерон гэдэг энэ гормон маань яг ямар шатлалаар ямар дамжлагаар хүний бид үүсдэг юм бэ гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Тэгсний дараа явах үгээр бид нэр одоо энэ тестостероныг яавал одоо юу гэдэг буурдгийг, яавал ихсдгийг, тий? Яавал энийг одоо бид дэмжих ёстой юм бэ гэдэг асуулт. Тестостерон сайн байвал эрэгтэйлэг зан чанар. Яг зөв. Одоо энэ тестостероны хувьд бол одоо судалгаа үзэж байгаа. Ер нь энэ тестостероны хэмжээ их сайн байдаг эрэгтэйчүүд илүү их амжилттай явдаг гэж судалгаа. Тэгвэл одоо бүр амар эрэгтэйлэг бөхчүүд бол бас төмсг нь нэлээд том байна. Одоо том жижигтэй шүү дээ. Хамаарлаггүй л дээ. Тийм одоо хэр ялгарч байна гэдэг нь. Хэр ялгарч хэр үйл ажиллагаа сайн байна гэдгээс нь хамаарна. Том байвал их ялгарх юм шиг. За одоо тэгж бас шууд ойлгож болохгүй шүү дээ. Ямар ч чи буух мал байгаа шиг тий. Тэгэхээр нөгөө ер нь бол яг нөгөө хэмжээ үлдэнд хамаарлаггүй шүү тий. Тэнгүүдээ бид нар одоо энэ тестостероны хувьд бол амжилтанд бол эрэгтэй хүний амжилт маш их нөлөөлж үзэж байгаа. Хэрвээ эрэгтэй хүний тестостероны хэмжээ унахад тусам эрэгтэй хүн шийдвэр гаргах чадвар алдаж эхэлдэг. Мөн эрэгтэй хүний эрэгтэйлэг байдал буюу тийм өөрийнх нь эрч хүч гэдэг юм унж эхэлдэг гэж үзэж байгаа. Цаашлаад бүр энэ маань дифресс буюу сэтгэл гутрал тулгардаг. Энэ бүр одоо сэтгэл гутралын эмгэгийн бас одоо асуултын хариултанд хүртэл энэ тестостероныг хөөж эмчнэр эмчилгээнд нь явдаг байна. Тэгэхээр бид бол энэ тестостерон гормоны зөвхөн сэтгцийн үйл ажиллагаа талаас ярьж байгаа болж бие махбод талаас нь асар олон биологийн үйлдэлтэй. Маш бага хэмжээгээр энэ төмсгнөөс ялгардаг ч гэсэн энэ маань биологийн хувьд бол асар их гайхамшигт өгчөдөг. Жишээлбэл одоо булчин томрох үйлчлэг үзүүлж байгаа. Жишээлбэл одоо бидний энэ булчингийн үйл ажиллагаа чинь ингээд ажиллах тусмаа томорж байгаа шүү дээ. Тэгээд тестостерон сайтай эрэгтэй хүн бол илүү булчинлаг байдаг. Одоо булчингийн үйл ажиллагаа. Тэгээд эмэгтэйчүүд яагаад булчинлаг тийм эрэгтэйчүүд татагддгийг гэхээр зэрэг байгалийн Мэдсэн болоод ирдэг юм шүү дээ. тэр энэ байгалийн институтс ахгүй одоо ерөөсөө. Эрэгтэй хүн эмэгтэй хүний юг харддаг вэ? Жишээлбэл дэрмээ эмэгтэй хүн юуг нь илүү их одоо харах, одоо хардгийг гэдэг сонирхдаг юм гэж бодож байна. Одоо бие махбод талаас нь. Би юм хатлуулсан уу? Тий. Гаднах байдлаас нь. Тэгэл байж шүү дээ. Би ч юу. За Би ч юу. Гэ тэгэл өгцөггүй. Юус тодорхой шүү дээ. за яг тэрний адилхан эрэгтэй хүнийг эмэгтэйчүүд юу гэж харддаг юм? Юуг нь харддаг? Гаднах байдлаас. Гайгуудаж бидээ нэг харна шүү. За биеийг хардаг тий. Тэгэхээр энэ юу гэхээр зөв нөгөө ерөөсөө бүр мал амтан дээр ч гэсэн ялгаа байхгүй. Амт ч гэсэнтэй хамгийн эрэгтэйлэг тестостерон ялгарч байгаа амт руугаа үр төлөө хийхин тулд тэр нь л наалтдаг. Нохоо ч гэсэнтэй одоо хээлд орох үед хамгийн тий чон ч гэсэнтэй хамгийн хүчрхэг аратантай өөрийнхөө үр төлөгийг үлдээхин тулд. Тэрний нөхцөл нь тестостерон гэдэг гормон өөрөө эрэгтэй хүний эрэгтэйлэг байдлыг гаднах байдлаас болон тэр байтугай бүр сүүлдбэр судалгаагаар үнэр ялгархад нь туслах гэж үзэж байгаа. Эсрэг хүснийгээ одоо жишээлбэл тестостерон их ялгарсан эрэгтэй хүн эсрэг хүснэдээ үнэр ялгуулдаг гэж үзэж байгаа. Арьсаараа. Тэр нь эмэгтэй хүнийг өөртөө татах тэр нөхцөлийг бүрдүүлдэг гэж үзэж байгаа. Тэр BBC-гээр гаргасны төлөвлөгөө байдаг шүү дээ. Ингээд 10 эрэгтэй хүнийг суулгачаад 11 эмэгтэй хүн зогсоод үнэрлэж байгаа байхгүй. Үнэрлээд тэр дундаас нэгийг сонгож. Тэгээ сонгосон тест залуу хамгийн өндөр тестостерон байсан. Тэгэхээр бүр үнэр хүртэл ялгардаг. Тэр энэ тестостерон гэдэг гормон бол өөрөө зөвхөн эрэгтэй хүний энэ одоо гайхалтай шин чанарыг хангадаг зүйл. Тэгвэл энэ тестостероныг маань хувьд бол өөрөө энэ төмсгнөөс ялгардаг юм байна. Тэгэхээр тэгтээ төмсгнөөс ялгархын тулд энийг одоо хэн нэг дэмжих ёстой. Ер нь юу дэмждэг гэж бодож байна. Төмсгнөөс ялгархад нь дэмждэг нөлөөлдөг хүчин зүйл. Зүгээр бодол ч шүү дээ тийм ээ. Шкав гэж.
Тэгэл наатахыг оролдоод өгч. За оролдоод. За бас нэг талаа тийм тий. Манай Душкач бас олон жил найз охингүй. Стрессгүй байх. Ганцаараа. Стрессгүй байх. Тий. Маш зөв юм ярьж штт. Ерөөсөө энэ сэтгэл санаа. Хад бас тий. Тий. Сэтгэл санаа маш чухал. Тэгэд энд одоо юу байгаа юм? Нэг тархины одоо молож байгаа. Одоо ингээд хүний толгой байна шүү дээ тийм ээ. Хүний толгой ингээд голоор зүссэн байгаа шүү. Зүсээд шууд тэр чигээр нь тарих ясмастай ингээд хамраа өмтэй зүсээсэн байхгүй юу? Тэгэхээр зэрэг бид нар одоо энэ бэлгийн энэ тестостерон гэдэг гормоныг ялгаруулдаг чухал хэсэг нь хаана вэ гэж үзэхээр зэрэг хямсаар хагаад энэ тархины энэ дотор байдаг өнчин тарих гэж нэг жижигхэн тарих байдаг. 0.5 г орчимтэй. Энэ тархинд одоо шивэл их тархинаас болон бага тархинаас гэдэг юм мэдээллүүд ирээд энэ тархинаас гонадотрофин гэдэг гормоныг ялгаруулад энэ ялгарсан гормон шууд цусаар оронгуудаа төмсгөнд очоод тестостероныг ялгаруул гэсэн мэдээлэл өгдөг. Тэгвэл төмсөг дангаараа өөрөө энэ өнчин тархины тэр гормонгүйгээр ямарч одоо ялгарах боломжгүй гэсэн. Тэгвэл бид нар одоо бэлгийн үйл ажиллагааны одоо үндсэн их суурь нь юунд вэ нөхөр зэрэг явсаар хагаад нөгөө их уурхаанд энэ өнчин тархин дээр байдаг шүү дээ. Тэгвэл өнчин тархийг сэдээдэг зүйл нь нөгөө сэтгэл санаа гэдэг юм бас ялч удирч байна. Сэтгэл санаа, стресс, бухимдал тий одоо маш олон зүйлүүд эсвэл одоо чи хараад хөхөгзөг одоо хараад гэдэг нь байгалийн ар шингаараа нэг сэрэл хөдлөх тэр чи харааны өдөртөлтөөр дамжаа шууд өнчин тархил очингуудаа өнчин тархинаас усаар дамжиж төмсгөн дэх тестостерон үүслээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ биологийн физиологийн нөхцөл байдал нь бол ерөөсөө ийм л дараалалаар явж байгаа учраас бид нар хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй. Нэг төмсийг хамгаалах хэрэгтэй байна. Хоёр сэтгэл санааны хувьд бол тархинда одоо шөндөө эхнэртэйгээ нэг удаа хийж гинэ гэж ярьж штэ тий. Хоёр удаа хиймээр байна гэж бодож штэ тий. Бодол байна. Бодол заримдаа яадаг вэ? Сөрөг ажилдаг. Жишээлбэл бидний их хүссэн зүйл ингээд юм бодгүй штэ тий. Тэгтлээ их хүсэхгүй байгаа зүйлүүд заримдаа болдог. Тэгэхээр нэг тархичин зарим тохиолдолд ургуу хамааралтай байдаг. Зарим хүмүүс болохоор би эхнэртэйгээ хийх ёстой гэж би пардг өөртөө тавьсан байдаг. Зарим нэг нь болохоор жишээлбэл одоо юу гэдгийг би одоо өнөөдөр алаад өгнө гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо зарим байдаг процесс шүү дээ гэж боддог. Тэгэхээр бүр бодлоос эхэлнэ. Би эсвэл одоо нас унж байгаа юм чи дээ маань бууж байгаа шүү дээ. Ингэж бодож эхлэх юм болохгүй. Ерөөсө бодлоос эхэлнэ. Яг бол бодол өөрөө өн чинь тархин нөлөөлнө. Тийм учраас бид нар эхлээд яг үзэг тестостероныг эрэгтэй хүндээ нэг л чухал гэж ойлгосон юм чи дээ. Үүнийг дэмжихийн тулд сэтгэл санаагаа өргөлттэй байлгах маш чухал. Үүнээс гадна нэг нэмэлт зүйл нь одоо энэ дээр дэлгэцэндээ тайлбарлаад байгаа. Одоо шалтгаанууд дээр нь төлхөө биел ороод ирнэ гэж бодож байгаа. Тий. За тэгвэл ийш нэ явж нэг мэдээлэл дээр нэг харагдах уу тий. За. Ийш. За илүү тодорхой харагдах байна тий. Янз ирэл очив. За тэгэхээр сая би тэнд нөгөө тархины тэр молежин дээр ярьсан юмыг энэ илүү жоохон задаргаатайгаар харуулъя. Тэгэхээр энэ ямар дамжлагтай ямар дамжлаг шатаар явж байна. За тархинаас яваад тархинаас гарсан гонадотрофи гэдэг гормон явгуудаа өнчин тархинд нөлөөлөд өнчин тархинаас нь LH буюу PSH гэсэн хоёр төрлийн гормоныг бол өнчин тархи өөр гаргадаг. Энэ хоёр чинь яг үзэг төмсгийг одоо ажиллагсан тохиогддог гол хоёр одоо эзэн гэсэн үг багхгүй юу. За ингээд энэ хоёр маань явгуудаа төмсгнөөсөө тестостероныг гэж үйлдвэрлэх юм механизмтай байгаа юм. За яагаад энийг би харуулж байгаа гэхээр нөгөө магадгүй та нар те эсвэл одоо дэрмэ маань тестостерон үзүүлэх гэж бод төрж болно шүү дээ. Тэ шалгуулчих юм. Яагаад тэр алгаа нимкагаас ер нь тийм байна. Тэрийг үзэхэд бол шалгуулаад баримттайгаар за нөхөрмөн гэж харуулж болох юм байхгүй. Тэр чинь үгээр зэрэг энэ LH, PCH болон тестостерон гэсэн гурван зүйлийг шууд цуснаа шинжилгээр авч байгаа. Одоо манай энэ эмнэлгүүдэд. Тэр шинжилгээг яаж авах вэ? Шууд цусаар нь. Цусаар? Цуснд явдаг байхгүй эртөө гормон бас. Тэгээд ингээд цусаар нь авангуудаа энэ хэд маань хэрвээ муу байвал таних асуудалтай байна. Сайн хэмжээндээ насандаа байвал окей болж байгаа юм. Би өөрөө зүгээр сэтгэл зүйн асуудалтай байна гэж ойлгох хэрэгтэй байхгүй. Сэтгэл зүйн асуудал. Ямар ч хамаагүй эмнэлэгт ингээд шинжилгээ өгч байна. Тэгээ ер нь одоо ихэнх улсын болон хувийн эмнэлгүүд бол энийг бол авч байгаа. Энэ эрэгтэйчүүдийн гормоны шалгуул яг гэх юм бол яваад үзүүлж. Тэр нэг үзүүлчих хэрэгтэй байна. Тийм. За тэгэнгүүтээ яг зэрэг бид нар одоо шалтгаануудаа одоо ярьж эхлэх хэрэгтэй болж байгаа. Ер нь энэ одоо төмсөг тий. За болон энэ төв мэдрэлийн тогтолцоо хоёр маань ямар нөхцөл байдлаас нь болоод ингэж алдагдаад тестостероны хэмжээ буураад байгаа юм. Гэдгийг юу вэ гэдгийг ярих гэж байна. За хамгийн эхний шалтгаан юу гэхээр зөвхөн төмсгөн дээр ярих асуудал байна.
Жишээлбэл одоо гэдэг баг настай хүүхд байхдаа та хэд маань ингээд төмсгөө өшөглүүлжсэн тохиол ч юм уу тийм байдаг. Төмсөг рүү өшөглүүлж ийсэн. Тийм. Бага. Өшөглүүлэх гэж юу одоо эсвэл гэмтээжсэн. Манай эмэгтэй төмсөг рүү нэшгэлж юу? Үгүй тэгж байгаагүй. Эмэгтэйчүүд ч арай төмсгөр нэршлэх баг. Оо ингэсэн тохиолдол зөндөл байдаг шүү дээ. Зөндөө байдаг тийм. За тэгэнгүүт зарим одоо залуучууд маань хөрхө бага ахуй насны дээр ингээд төмсгний гэмтэлд орчдөг. Тэнгүүд нэг төмсгэн байхгүй болчих тохиолдол байна. Тэгээ нэг төмсгөл байхгүй тийм ирчүүд байна шүү дээ. Тэгвэл тэд нар маань тестостерон бид үүсэх хэмжээ 100% гэж үзвэл 50 болно гэсэн. Тийм ээ. Тийм үү гэмтлийн шалтгаантай. Хувь нь буурна. Тийм. Мөн дээрэснээ төгөхөр зэрэг бага ахуй насандаа гахаан авдар гэж өвчин байдаг шүү дээ. Тий. Гахаан авдраар өвдөжсэн үү? Өвчөөсөн. Тий. Тэр өвчнийг чинь маш их хэмжээгээр ингээд эмчлэхгүй удаан хугацаанд яваад байх юм бол энэ маань өөрөө төгөхөр зэрэг төмсгөндөх эр бэлгийн үйл ажиллагаа тэр тестостерон гормоны үйл ажиллагааг алаачдаг. Бас сони юм шиг тийм. Энэ 90 дугаар энэ доод төмсгөнд тийш. Тэр нэг гахаан авдрын үүсгэж вирус нь сонгомлоор төмсгийг өч гэмтээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бага ахуй насандаа тэр гахаан авдар туссан хүүхдүүдийг маш хурдан яралтай эмчилгээ хийж дэглэлд оруулж тэр хаман хавдрын эмчлэхгүй бол алстаа эн чинь төмсгийг гэмтэж байгаа байхгүй. Гахаан авдар үрсэн ирчүүд одоо бүгд л одоо үзүүлсэн нэрл юм байна л да. Тийм, ер нь одоо үзүүлэлтээс зүйлээд магадгүй үйл ажиллагаа өргөдөлд орцсон гэжчихэд байж төрөх юм. Тэд нар маань бас ингээд бага ахуй насандаа яаж ээжсэгээ эцэгээс асуухгүй юу тийм үстэй. За ингээд энэ бол одоо юу гэдэг шууд механик гэмтэл юм. Тэгээ гахаан авдрыг одоо нэг үзэгчд үзээд бас яг эмзэглэж магадгүй шүү дээ. Тэр бол нэг хурдан эмжилчих юм бол ямар нөлөөтэй? Тийм, хурдан эмжилчих юм нөлөө багтай. Удаан эмжилж исэн бол асуудалтай гэж аахгүй юу? Тэгэхгүй бол нөгөө туссан хүнд заавал дутагдалд ордог гэж ойлгож магадгүй. Тийм. За дээрэс нь яг үл зэрэг төмсөг гэдэг эрхтний бас нэг өөрийнх нь орчин гэж байна. Тэгвэл одоо өөрийн орчин гэдэг нь юу гэхээр зэрэг халуун дулаан орчин байх. Халуун дулаан яг зөв. Халуун дулаан орчин болов гэж бодож шүү дээ. Ер нь бол төмсгөө барихад ямар байдаг вэ? Одоо юу яг энэ муухай асуулт байна. Юу? Төмсгөө юу гэдэг нь биеийн дулаантайгаа ингээ харьцуулахад ер нь жоохон халуун ч юм уу хүүтэн ч юм аль нь ялгаа. Халуун байдаг. Халуун байдаг. Төмсгөө Ер нь тэр чигээрээ. тэр чигээр юу? Багийн тошгоо Ер нь даардаг шүү дээ. Мэдгүй газ үзчихэд тэр яа. За чи үзээ. Ер нь халуун шүү дээ. Тэгээ биеийн яг өөрийн яг дулааныг бол хамгийн халуун цэг юм шүү. Халуун цэг гэж бодож байна. Гэтэл яг үхэхээр зэрэг шинжлэх ухаанаар яж юмхээр төмсөг гэдэг эрхтнийг маш одоо зөв сайхан орчин тий юу вэ нөхөр зэрэг сэрүү орчин гэж үзэж За байна. үзлээ. За. Жоохон үүти юм шиг байна. За гар бараа угаа явуулсан. Гараа угаасан юм уу? Энэ одоо нэг юм. Би нэрээс яг сонсч ирсэн байна. Тийм нэр яг сэрүү орчин бас чухал гэдэг. Яа зөв. Сэрүү өвтөр байх хэрэгтэй. Эмэгтэй хүнийх бол яах вэ? Энд чинь аарцэг эрхтэн дотор халуун орчин байх хэрэгтэй. Эрэгтэйчүүдийн яг зэрэг илүү доош нь тий ил гарсан байдаг шүү дээ. Тийм учраас яг зэрэг айл болох биеийн одоо бидний үндсэн температур чинь бол 37.5 ч градустай байгаа шүү дээ. Арьс марс чинь. Тэнгүүд төмсөг гэдэг хөлс хүний биеийн температураас 1 градус доош байх ёстой гэж байна. Тэгвэл 36.5 байдаг гэж үзэж байна. Бүр. Тэгээ 36.5 байлгаж чадчихж гэмээр төмсгөнд нөгөө эр бэлгээс тестостерон яг гоё үүсдэг байхгүй. Нэг бас орчин. Тэгэхээр бидний одоо нэг хэвийн байгаа одоо ингээ байгаа нөхцөл бол өөртөө бол айгүй халуун байлгаад идэг гэсэн үг. Тий одоо манай дэрмэ маань одоо халуун байдаг гэж. Халуун байдаг баха. Одоо өөрчлөгдсөн. Үгүй яа байг ингээд халуун үлддэг. Барай яваад шүү дээ ямар. Би зүгээр байгаад л гэдэг байгаа. Тэгэхээр яг зэрэг халуун бантай усанд ордог уу? Халуун бантай усанд ордог уу? Хэвддэг үү? Үгүй хэвддэг шүршүрт л байгаа. Шүршүрт ордог байна тий. Саун тэр ордог уу? Бараг гарахгүй дээ. Жил дээр ганц нэг оруулаа. Нэг айхтар ордог шүү дээ. Бариу тэр өмсдөг үү? Өмсдөг. Бариу джинс ч юм уу? Бариу өмсдөг. Бариу зүгээр нөө дотор өмсдөг шүү дээ. Өвөл тэрийг өмсдөг. Бариу хувцал өмсдөг. Ягаад би энийг асуусан гэхээр одоо сүүлийн үеийн нөгөө эргэжтэйчүүд эмчнэр энийг айгүй их асуудал болсон. За та хамгийн сүүл хэзээ усанд орсон? Халуун бантай усанд орсон. Хэзээ хамгийн сүүл саунд орсон. Хэзээ ер нь одоо энэ хэд их бариу джинс мэс одоо өмсөж байгаа залуучууд ингээд скини загварын өмдөмдгөл те бүх төмсөг юутэйтэй ингээд базаад ячдаг. Гэтэл нөгөө төмсөг чинь цав гуйндаа наалдаад ирэхээр гуйны халууны температурыг өөр авдаггүй. Яг бариу хувцсан дээр бол гуйны температур 37.5 байхад чинь төмсөг 36 байх хэрэгтэй юм чинь наалдуулаад хамаг хэмийг ингээд байхад чинь тэр чинь төмсгнийхөө температур чинь алдагдаад эхэлчих. Тийм ээ. Тэгэхээр температур алдагдаад эхлэнгүү дээрэс нь халуун бантай усанд удаан гитэнгүй чи төмсөг чи ингээд тэр чинь юу юм бэ? Чи бол одоо их зөв юм байна одоо шүршүр болдог юм. Тэгээд ер нь яг яах юм? Халахаараа яах юм? Халахаараа яг үзэр яг одоо энийг бол мэдхгүй одоо хүн төрлөختөн анх үүссэн цагаас эхлээл эволюц хөгжлийнхаа түүхэнд энэ төмсөг сэрүүн байх ёстой гэл биологи тэгээ гарцсан байхгүй. За. Тэгээд энэ чинь цаашлаа үзэх юм бол нөгөө би юу гэдгийг судлаад үзэхээр
сүүлд би тэр нөгөө өргөдлийн шинжилгээ өгдөг газар маа нэг найз үрийн шингэнэ өгсөн юм л да. Үрийн шингэний шинжилгээ хийгээд нөгөө эр бэлгийсүүдийнхээ тоог хэмжүүлэх гээд байсан. Тэгээ очиод үзүүлэх гээд байсан чинь нөгөө эмчнэр нь тэгсэн байна. За та саунд орсон уу гэж асуусан гэсэн. Өө би өчигдөр саунд орсон шүү дээ. Өө та 14 хоногийн дараа яв гэж гаргасан гэсэн. Яаж? Нөгөө чи уул нь үрийн шингэнэ гаргаж өгөөд үрийн шингэнийхээ тоог үзүүлэх гэсэн байхгүй юу? Тэгсэн яасан бах нь? Халуун температурд орсон төмсөг өөрөө эр бэлгийн эсийн ялгаралт нь удаан байдаг бахан, багасдаг бахан, бууруулдаг бахан, тийм үү? Дээрэс нь халуун орчинд тестостероны ялгаруулдаг төмсөгний орчин буурж ах юм. Тийм би нөгөө халуун байнтай усанд бүр орохгүй бай гэж хэлээгүй. Гэхдээ байнга ус хэвтэх тийм зохимжтой биш юм байна. Байнга одоо саунд ордог бол яг энэ хэсгээ дарж ах ч юм уу эсвэл альчуураар дарах юм уу те температурыг хамгаалах хэрэгтэй байна. Чи эрчүүд бидний бас амин зүрх шүү дээ энэ чинь бол одоо манай өсгүүчүүдийн хувьд бол одоо эрэгтэйчүүдийн хувьд хоёр дахь зүрх гэж ярьдаг чинь одоо энэ хэсэг маа шүү дээ ер нь те. Энийг бид нар хадгалах ухаантай байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр аль болох халуун юм. Өглөө одоо миний машин сахин сууддаг байхгүй. Тэгээ өглөө ингээд машин халаагаад ороо сууд шүү дээ. Доороос амар ингээд нэг хүүтэн тэр муу юу сайн. Ер нь бол яг хүүтэн юм дээр удаан суух ч бас энэ төрөө болчих хад жоохон мутдаг шүү. Тэгэхээр хамаагүй бас юм хүүтэн сэрийн тохиромжтой биш. За миний хувьд бол гайгүй юм. Яг гэх юм уу шүү дээ та нүцгэн явж байгаа. Нүцгэн явж байгаа тий. Сэврэгээ явж байгаа юм биш үү? Сэврэгээ дөө. Би ч нэг удаа нэгонд орж ирсэн шүү дээ. Сэврэх гэдгийг сэрвэдэг. Ер нь тэр нөгөө зуны халуун нөгөө жолоо удаа барьж яваа те дуугаа өшгөлдөн шүү дээ ингээд. Би чи дуугаа шатгаж байгаа биш юм л шүү дээ. Юугаа салгаж байгаа юм гээл. Нөгөө нэг нэг ингээд тий за салж яана. За одоо энийг тэр гэж үгээд үү. тэгдэж шүү юм. Тэгээ тэрийг манай mëсвэж ойлгодгүй л хальта тий. Тэгээ чи тэгээ олон хүний хайпын жаараас тасаа мухалт шүү дээ. Бол дээр дуугаа өшгөлөнгөө ингээд. За тэгэхээр халуун орчин болохгүй юм байна. Эхний мессеж. Одоо энийг хадгалж чадах юм бол төмсгөө гоё одоо биологийн хөвдөнд байлгаад авах юм боломжтой байна. Хүнээс өөрөөс л хамааралтай. Өөрөөс нь хамааралтай. За түүний дараагаар явах гэхээр зэрэг ерөөсөө энэ бие махбод талаас тестостероныг бууруулдаг бас хамгийн том шалтгаан сүүлийн үед юу орж иж нэхэр зэрэг энэ одоо тархалт орж иж байна. Тархалт. Ялангуяа энэ дараагийн зургийг харуулъя. За дараагийн зурган дээр одоо илүү харагдана л да. Энэ нөхөө зэрэг энэ ялангуяа энэ хэвлийн тархалт. Хэвлийн ер нь хэрэг гайгүй үстэй. Гайгүй юм байна шүү дээ. Гэтэ яг нь ерөнхийдөө жоохон хэвлээтэй байна. Нөгөө алгаа нэмэх хоёроосоо ер нь хэвлийгэр ямар вэ? Илүү Ингээд тарах юм. Жоохон байна тий. нэр нэг юм асууж. Нэг юмараа илүү байд яа. Нэг юм асууж байгаа. Хамгийн таргана. Хамгийн тард гололоо юм шиг. Тэгээ ер нь энэ хэвлийн таргалт яагаад энэ тестостерон төлөөлж байна гэдээ судалгаа хийгээд үзсэн байгаа юм л да. Тэгэхдээ нийтдээ нэг сая 110,000 орчим хүнд Америкчууд судалгаа хийсэн байна. Тэр дундаа ялангуяа хэвлийн тархалтай залуучуудын дунд болон хэвлийн тархалтгүй эрүүл чирэг байгаа тэр залуучуудын дунд хийсэн чинь хэвлийн тархалтай хүмүүс ялангуяа биеийн жингийн килограмм нь өөрөөс нь 1.5 кг нэмэгдэх болгонд тестостерон 1 хөр буурдаг батлагдсан байна. Oh my god. Энэ бүр айхтар тоо хэмжээ. Энэ бол бодиттой. 1.5 кг нэмэгдээд үү? Тэгэхээр эсвэргээрээ 1.5 кг-аар хасахад буцаагаад 1 хөр дээшлжсэн байна. Ерөөсөө амарх. Энд чинь ерөөсөө чи одоо ингэ буцаагаад нэг алгаа нэмэх шиг шил турах юм бол тэ? Шүтээ тооч. Тухай удаж шүү. Маргаас яг ална. Ялангуяа хэвлээ шүү. Энэ хэсэг мэсгэрээ турах нь онц биш гэж үзэж байгаа. Хэвлээ. Одоо өнөөдөр манай монголчуудын дунд ингээд хэвлийн таргалт гэдэг зүйл одоо засан бараг алдлаа шүү дээ. Ер нь одоо бараг л худалчид 30-аас дээш насныхын дунд харахад бол хоёр хүн тутмын нэг нь ингээд хэвлийгээр таргалчихсан үзээтэй явж шүү дээ. Тэр бүхний ард юу гэж ихэд зэрэг тестостероны уналт явж байгааг би бол эмч юм болохоор шүү хараад л мэдж байгаа юм л дээ. За энэ бол одоо ингээд тестостерон нэлээд унц нөхөр явж байна гэх. Оншилт чинь заав би онцлогооны аппарат нөгөө шаардлага байхгүй. Хотхны оршин суугчдаа зориулан 6000 м2 талбайтай спорт комплексыг төлөвлөн бүтээн байгуулалтыг хийж байна. Саруул шилтгэн Everwell кондоминиум цогцлбор хотхон холбоо утас 77 55 70 70. Shopping is stopping. Jam Mall. Химийн өнгө өнөр оруулагчгүй байгалийн гаралтай бактери эсрэг савн. Сакатоник хүүхдийн биед нэн чухал 10 төрлийн аминдим агуулга бөгөөд эдгээр аминдим биологийн ихэнх ач холбогдолтой. Мегал төрлийн аминдим нүүрсэс, өөхтөс, уургийн солилцоог идэвхжүүлж төв мэдрэлийн системийн хэвийн ажиллагааг хангана. Сакатоник. Яа, энэ юу вэ? 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 Яа, энэ юу вэ?
Тэгэхээр хэвлийн таргалтыг яагаад энэ тестостерон унгаддаг вэ гэдгийг цаад эмгэг зам буюу одоо физиолог нь юу гэхээр зэрэг эрэгтэй хүний хэвлийг таргалаад ирэхэд тусам өөхний мас нь ингээд нэмэгддэг юм байна. Уул нь эмэгтэй хүн өөхний мас ихтэй байх хэрэгтэй гэж үздэг. Өөхний мас нэмэгдээд ирэх тусам хэвлийд холестеролын түвшин нэмэгдээд ирнэ. Холестеролын түвшин нэмэгдэнгүүт эстродиол гэдэг эм бэлгийн гормон нэмэгдээд эхэлдэг. Эм бэлгийн гормон. Яг зөв. Хэвлийгээс ялангуяа хэвлийн өөхөөс үүсдэг. Тэр эм бэлгийн гормонч. Эрэгтэй хүнд ч эм бэлгийн гормон бий. Эмэгтэй хүнд ч эрэгтэй бэлгийн гормон байдаг. Тэгэхээр энэ процессны үгүй яг ингээд өөхний эсүүдээ та нэмээл байх тусам эмэгтэй бэлгийн гормоноо нэмээл ир гэсэн. Тэнгүү чин тестостерон чинь танд ялгарч байгаа л да төмсгнөөс чинь. Тэгэхдээ тэр чинь дийлхэ бэлдэх байхгүй. Дийлхэ болоод эхлэнгүүд нөгөө бэлэг эрхтний үйл ажиллагааны алдагдал болон сэтгэл зүйн асуудал гэдэг юмнууд ч яваад эхэлчихэ. Зан аран шиг өөрчлөгдөг тий. Зан аран шиг өөрчлөлт болоод ирэнгүүт чинь нөгөө эрэгтэй хүн чинь нэг жоохон гомдомхой. Тэгээд магадгүй жоохон эрэгтэй хүн байж үйлх ч гэдэг юм уу. Тэр нь одоо нэмэгдэх ч гэдэг юм уу тий. Нэг жоохон тиймэрхүү болоод ирд юм шиг байгаа тий. Тийм. Ер нь бол бас судалгаар үзэхэд хэвлийн таргалтын эрчүүд эмэгтэйчүүд эрчүүд нь эмэгтэй хүнд илүү их илдэг сайхан гоё зөөлхөн тийм харилцааг үүсгдэг гэж үзэж байгаа. Эсвэргээрээ нөгөө эмэгтэйчүүд хуурддаг хүмүүс тийм. Тэгээд нөгөө юу гэдгийг араар тавих гоё харилцаж байна шүү дээ. Гоё сэтгэлтэй байна гэдгээдсэн чинь нөгөө яг тэгвэл одоо хүртэл эмгтээлэг болоод болов эмгтээлэг болоод байгаа юм шүү дээ. Таргаллаа гэж уурлаад байдаг. Эмэгтэй хүмүүс яг хөө зэрэг ингээд тест энэ хэвлийгээр таргалаад ирэнгүүт эмэгтэйчүүд хэвлий биш нь гоё таазар их таргалдаг бас. Тэгээд инхээр эмэгтэйчүүдэд эстрогоны гормон нэмэгдээд эхэлдэг. Тэгээд эмэгтэйчүүдэд бол сайн давд болдог ч гэсэн хэвлийн таргалт бас цаанаа сахар маахар гэдэг өвчнийг үүсгэж байгаа байхгүй. Бидний хувьд бол эрэгтэй хүнд бол байлаас юм байх ёсгүй юм байна. Бид энийг гажуулсан байхгүй. Замбраагүй хоол унд те хөдөлгөөний хомсдол. Тэгээд нөгөө сууршмал амьдрал маяг ажлын онцлог ийм зүйлүүд байгаа. Тэр маань ер нь одоо хэдэн хэсгэл жингээл ер нь хэвлийгээр таргалж байсан. 2 жил 3 жил болж байна те. 18 оноос хойш гинтэл таргалсан шүү дээ. Би одоо бол ер нь 10 11 12 13 онд бол бүр амин хаанаа аим турах гэсэн тийм үү. Хонхгүй юм. Тэр үед одоо хэвлийн амьдрал болон одоо юу гэдгийг тэр одоо асуудлууд юм ямар лаадаг гэсэн шүү дээ. Лаадаг гэсэн шүү дээ. Тэ. Одоо юу юм бэ? Анх нэртэйгээ танилцж байгаа чинь нар мантал хийдэг шүү дээ. Оолцсон шүү дээ. Тэгээд найзуудтайгаа ирчүүд ярьдэн шүү дээ. Нэг наагүй те. Би тэгсэн ингээд. Тэнгүүд эргүүлээ ботхорж ингээд хөдөлтөй хүмүүс чинь энэ багассан байдаг байхгүй. Шалтгаан юу? Гормон нь унаад байна. Гормон унаад байна. Энэ гормоныг дэмжих арга нь энийг ингээд байхгүй багасчих. Одоо чи дэрмээ энийг ингээд багасгаад те тэр алгаа нэмэх аль нь илүү хэвлий багтыг. Тэрний хэмжээд нь аваач чих юм бол те эсвэл тэрнээс гой болчих юм бол асар хурдан тестостерон ч өсөд ирнэ залуу. Тэгээд нөгөө түрүүнд тэнд асууж ирсэн шүн нэг хийгээд байгаа юм. Нөгөө 2 3 яриад байгаа юм гэдэг асуултыг чи нөгөө юу ч хариултыг чи дээш нь өөрөө олчих واخхой. Бас нэг шалтгаан байж болох юм. Болно. Энэ угаасаа шалтгаан байгаа. Энэ ямар ч нэтээс интернетээс ороод тестостерон lower гэж хайх юм бол тэр чигээрээ энэ шалтгаан гарч эрэгтэй гормон буурж юм байна. За ингээд ер нь бол одоо нэг тестостерон буурах шалтгаанд нь бол бие махбод талаасаа. Ерөөсөө энэ. За үүнээс гадна төгхөр зэрэг энэ булчингийн мас. Эрэгтэй хүн хэдий ч нэ булчинлаг байна. Буюу одоо нөгөө хар мах гэж ярина шүү дээ тийм. Хар махтай байна. Төдий ч нэ тестостерон үлдэрлэгдэх гэж үзэж байгаа. Шалтгааны үхээр зэрэг одоо ингээд бид нар хүнд хүчээр ажил ингээд хийн штэ тий. Хүнд хүчээр ажил хийгээл ингээд булчин томрно штэ. Томорж байгаа штэ. Тэнгүүд булчин томорж байгаа учраас тестостерон төмсгөрөөс ингээд угаасаа булчин чинь нөгөө тестостероныг нэгдэг байхгүй цаанаасаа. Тэнгүүд чинь одоо секс хийхгүй байсан ч гэсэндээ төмсгнөөс шууд булчингийн ажиллаараа ингээд тестостерон ялгарлаад байгаа байхгүй. Тэнгүүд эрэгтэй хүн булчингийн ажил хийхгүй ингээд сумаагаал хөвтөл ингээд нурмаагаал унжигаал дөрвөн мөч нарийсаал ингээд байх тусам тестостероны төмсгнөөс ялгаруулах шаардлагагүй нэг төмсөг үздэг байхгүй өөрөө. Цаанаасаа тэгээ тооцоолчдаг тийм. Тооцоолчдаг байна. Тэгээ ер нь ингээ яг зэрэг одоо фитнест явах ялангуяа энэ булчингийн ажил хийх, алхах, гүүх тий иймэрхүү зүйлүүд нь эрэгтэй хүнийг тестостероныг эрүүл байлгах маш чухал зүйл байна. За тэгээ турганхай булчинлаг залуучуудад ер нь бол бас лаадаг байх нэ. Ер нь тургал систем тий. Турхаас гадна булчингийнхаа массыг нэмэх хэрэгтэй. Булчингаа сайн хөгжүүлэх хэрэгтэй. Одоо тийм ээ. Хөдөлгөөнийг бас ер нь хөдөлгөөн гэдэг зүйл чинь өөрөө булчин гэж ажиллаж байгаа шүү дээ байнга тийм. За үүнээс гадна яг зэрэг одоо бид нэг юм энэ дээр яг нэг тестостерон ярьсан юм байна. Одоо бодибилдингийн амар тамирчингууд байдаг шүү дээ. Булчин одоо ингээ буух бюро шиг болцсон юм. Асар том булчин хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс яд үхээр зэрэг тэр асар их том одоо булчинг
Энэ төмсгөн дийлдэхгүй байхгүй. Тэжээж. Тэгэхээр нь ядах хэрэг зэрэг нөгөөдөл чинь гаднаас нь бэлдсэн тестостероныг ингэж ялгаж аваад тариагаар хийдэг байхгүй. Тэгээд энэ булчин ингэж хадгалаад байдаг. Тэгээд тэд чинь тариагаа хэрэглэх болонгууд болчихно гэж ирээд эхэлдэг. Магсаад эхэлдэг. Тий. Тэнгүүд манай залуучууд энийг алдаа гаргаад байгаа нь юу гэхээр зэрэг зөв зүгээр нэг актер булчинлаг биш юм шиг хэрнээр булчин шиг булчин хөгжихгүй байна гэж бодож ил та. Тэнгүүд шууд гаднаас нэмэлтээр шууд тийм мундаг тамирчин биш хэрнээ тарьчдаг. Яв. Тэнгүүд чи тестостероныг тэр хүүхд тариад жоохон бэлтгэл тэнгүүд булчин томроод эхэлнэ. Угаасаа физиологоор. Угаасаа тестостерон булчин гасарт хүчтэй томруулдаг юм. Тэгэл нэг хагас жил явж хажууд нь 5 жил нүдсэн хүний булчин нэг томрохгүй байхад тэр хагас жил хугацаанд булчинд ингээд зад тавиад эхэлчихдэг. Хүн харахад бол одоо чи эмэгтэй хүн хараад хүү ямар гоё булчинлаг юм бэ гэж харахаар байдаг. Гэтэл энэ дэр нэг алдаа гарч ирнэ. За. Юу гэхээр зэрэг төмсөг энийг чинь үйлдвэрлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр залуу гаднаас нийцсэн. Цуснд тестостер их нэмэгдсэн. Тэгвэл юу болох вэ? Бодоод үзтээ. Тэгвэл төмсөг үүрэггүй болчихж байгаа юм уу? Зөв багийг хэлдэг зөв. Юу үүрэг байхгүй болчихлоо шүү. Төмсөгний. Төмсөг энийг ялгуулах ямар шаардлага байна? Ямар шаардлага болчихлоо шүү дээ. Тариад өгөх чинь ямар шаардлага байна? Тийм ээ? Тэгээд төмсөг өөрөө ухаалаг учраас болчдөг ялгуулах. Тий, түрүү нөгөө ухаалаг гэдэг нь хэлсэн шүү дээ. Заавал Тэгээ шууд гаднаас ороод ирэнгүүт нь болчих юм. Болно. Хүний биед гормоны хэмжээ ихсэнгүүд шууд тархинаас бол гэдэг командыг төмсөд өгчдөг байхгүй. Тий. Тэгэл тэр залуучууд яд өгөхөр зэрэг тэр тариагаа тариулж жаад нэг өдөр болоод за одоо болиё гэсэн чинь дараа нөгөө төмсөг чинь миний хэрэг угаасаа тухайн үед байгаагүй үстэй. Одоо ч гэсэн би ажилламаар гэдэг. Бараг тийм яг одоо Яршиг энгийнээр тайлбар бүдүүн зөвөр тайлбар. Ингээл үзэгчдэд их ингээл тайлбарлаж байгаа шүү. Нөө яг аяг угаах гэж нөө ээж аягаа Тийм бойл гэдэг. Ийм болж байгаа. Тэнгүүд чи нөгөө одоо олон сайхан залуучууд яг фитнесийн дөнгөж хичээл залуучууд элдвийн тестостерон, элдвийн тэр гормонуудыг шууд хариулаад том болчих болох гээд ингээд явуулаад олон сайхан залуучуудын юм эрэгтэйчүүдийн имлэг үүд хаалгыг 2025 залуучууд энэ бэлэг хэрэгтэн босгоо олчлоо. Ингэсэн ингээд зөөртэй. Яах вэ? Дэлхийд дээр хамгийн үнэтэй юм тэрэ юу вэ? Яаж босох вэ гэдээ одоо ингээд биш шүү дээ. Болохгүй. Тэгэхээр бид энэ тестостерон гэдэг гормоныг бол одоо оролдож босуулахгүй. Хамаагүй. Тэгээд энийг бид нар буулгадаг шалтгаанууд нь яг эрүүл физиологийн аргаар нэмэх боломжууд нь ерөөсөө л энгийн байдаг. Эрэгтэй хүнд. Тэгэхээр энийг бид нар ойлгочиход одоо маш том асуултын хариултыг авчих. Эм чи энэ гаднаас хоол хүнсний одоо хэрэглэнээс болоод тестостерон буурах юм нэг асуудал байдгүй. Зөв. Энэ маш гоё асуулт асуулаа. Яг одоо нөгөө эрэгтэй хүнийг эмэгтэйлэг болгодог хоолнд юу байна? Бас тийм байх юм биш үү? Бага. Бас тийм хоол байна. Байлгүй яг уу. Одоо энэ эрэгтэй хүн зориулагдсан хоол гэж байна, эмэгтэй хүн зориулагдсан хоол гэж. За эрэгтэй хүнд бол би бодчих. Мах байж таараа. За ер нь мах. Ер нь дэрмэ ер нь ямар юу гэсэн би ерөөс ойлгохгүй. Эрэгтэй хүнд зориулсан хоол. За эрэгтэйчүүд илүү их хэрэглэх ёстой гэсэн үг л дээ. Тэгээд хэрэглэж болохгүй гэсэн хоолнд байдаг. За ер нь та нар ингээд энэ шар буурцыг хэрэглэжсэн үү? Шар буурцны сүү, шар буурцны мах. Шар буурцаг хэрэгжилж байсан. Буурцаг дурмал гэсэн үг шүү дээ. Энэ буурцагнууд юм дотроо үртэй тий. Ийм юм байдаг шүү дээ. Хоол нэг том болчихдгоо. Тий, одоо дотроо ингээд юм цагаан юу оруулдаг. Тий, оруулдаг. Оруулдаг. Шар буурцаг морцог гэдэг шүү дээ, тий. За, тэгэд зүгээр ингээд шар буурцаг гэдэг юм чи юу гэдэг вэ? Тэр чигээрээ эмбилгийн гормон байдаг байхгүй. Тэр чигээр эмбилгийн гормон. Таанад хэрэгтэй байх нь шүү дээ. Тийм байна. Гэтэл тэрийг эргэтэн үтчихээ. За бид нар яг уу зэрэг одоо жишээлбэл судалгаа хийсэн байдаг л да. Ялангуяа Таиланд тэгээд маш олон тэр нөгөө леди бой бүсгүүчүүд болоод ирчүүдийн дунд эмэгтэйлэг байдлаа алдсан эрэгтэйчүүдийг ингээд судлаад үзсэн байсан. Японд бас амар том судалгаа хийгдсэн. Шар буурцагны сүү гэж нэг юм байдаг. Тэрийг бас хүүхдүүд болгонд маш ихээр болгосон байсан билээ. Тэгээ олон жилийн дараа эрэгтэйчүүд хүүхдүүд нь ийм эрэгтэйлэг байдлаа алдаж эхэлсэн байдаг. Арьс нь ингээд зөөлрөөл болбраа болоод тий. Тэгээд шийдвэр гаргах чадваргүй болоод нэг айцтай болоод амар амархан зочдөг ч юм уу тий. Ингээд яг ийм ингээд сонь үзэгдлүүд үүссэн байна. Тэгээд судлаад яваад байсан чинь энэ бүр 10 жилийн хүүхдүүдэд ингээд шар сүнийг шар буурцагны сүг ингээд хэрлүүлдэг гэсэн байна. Удаан хугацаанд багаас нь харил. Тэгэхээр эмбилгийн гормоныг агуулсан хүнснүүд гэж бий. Тэдгээрүүдийг хамаагүй хэрэглэж болохгүй. Эмэгтэй хүн. Эмэгтэй хүн болно тэдгээр. Тэгээ шар буурцагны сүү мүү одоо хамаагүй шар буурцыг бас замбраагүй идэх юм маш сонир мэдээ байгааз. Эмэгтэй хүний хоол, эрэгтэй хүний хоол. Тэгээд дээрэс нь дүүпүү иддэг үү? Дүүпүү гэж одоо байна шүү дээ тий. Баян уншиж гисэн тэгэл хааганц тааруул. Ер нь бол ийм 10 ширхэг жижиг дүүпүүн дотор ойролцоогоор нэг 15 мг орчимтэй эстроген гэж эмбилгийн гормон байдаг гэж байна. Тэгэхээр одоо бүсгүүчүүд дүүпүү хэрэглэх юм бол арьс марсны гоё эмэгтэйлэг байдал эмгэх нэ шүү дээ. Тий. Тэгээ манайд болохоор тэр дүүпүүг чинь хамаагүй идэж болохгүй нэ.
Яг гоо тодорхой хэмжээнд идэх л баг. Тодорхой хэмжээгээр идэх л баг. Гэтэ хэмжээтэйгээр идэх юм бол тэр допын дотор чинь бас маш их хэмжээний эстроген гэдэг гормон байдаг байхгүй. Бас байдаг юм байна тий. Тэгээ ингээд бид нар чи яг үгүй зөв зүгээр байгаа бие махбодыгаа магадгүй булчинлаг тэгээ хэвлийг гайгүй хэрнээ ингээд байжсэн чинь тэгэл байнга тэр идэв байвал яах нь. Тэгээ бид нар юу идэх вэ? Юу идвэл илүү нөгөө юуг авах вэ? За тэгээ яг энэ дээр нэмэгдэл бас нэг зүйл тестостероныг буулгадаг зүйлүүд дээр нэмэлтээр сахар их орж ирнэ. Жихэрлэг бүх төрлийн зүйлүүд. Сахар. Эмэгтэй хүнд илүү сайн эстрогенийг үүсгэдэг. Сахар буюу одоо чихэрлэг амттай зүйл эмэгтэйчд идэх дуртай байдаг шүү дээ. Гэхдээ хит ихээр биш. Хит ихээр биш. Тэнгүүд эрчүүд сахарлаг ундаа угаал, кола угаал, манга чихэрлэг мэрлээд цусан дах сахарын хэмжээд чинь нэмэгдэнгүүд дагаад шууд тестостерон ундаг батлагдчихсан. Инсулин гормон нэмэгдээд. Тэгэхээр бид нар одоо яг зэрэг эрэгтэйчүүд аль болох чихэрлэг ундаа гашуун ашуун чихэрлэг зайрмаг майрмаг бичээ тиймэрхүү мэй баг идэх хэрэгтэй. Ер нь л Сэлийн. бид нар эрэгтэй байхын тулд одоо байгалийнхаа инстинктийг хадгалах юм бол зүгээр шүү. арх, тамхи, хорт зуршил шүү дээ. Энэ хорт зуршил гэдэг зүйл хүссэн хүсээгүй энэ ганцхан бэлэг эргэтэн чиглдэггүй элэг бөөр уушиг зүйлтэй бүх эргэтэнд муу тодорхой батлагдсан юм тий. Тэр чинь одоо арх сэтгүүл гундаа уусан үедээ бэлгийн хадгалт орох үед жишээ бэлгийн үйл ажиллагааны мэдрэмж таашаал гэдэг юм тийм зүйл буурах гэдэг юм тийм зүйлийг найзуудаас сонсч байсан. Сонсч байсан. Ааха. Өөрт бол тийм тохиолдож байгаа байна. Өөрөө ч мэдрэж идэх хэлээч тий. Тийм шүү дээ. Шал өөр л юм шүү дээ. Тий. Тэгэхээр энэ чинь нөгөө нөлөөлөл өгөөд л байгаа байхгүй тий ямар нэг. Тэгээ муу ихгүй. Тэгэл ойлгочих хэрэгсэн. Гормоныг унагдаг. Тэр дундаа PIV. PIV чинь бол тэр чигээрээ энэ хэвлийн таргалтыг үүсгэдэг. Дээрээс нь PIV бол дотроо маш их хэмжээний юм авьяас нүүрс ус их агуулдаг. Тэгээ нүүрс ус их хэмжээгээр агуулах тусам тестостероныг дандаа унах тийм төвшөнд оролцдог. Тэгэхээр хамаагүй их PIV битгий бас уу. Гэдэг PIV-ийг үзээ гэдээ ярьдаг юм ярьдаг шүү дээ тий. Тэгэл алстал тийм баггүй юу. За тэгээд хамгийн сүүлд нь яг энэ хүнсний бүтээгдэхүүнд хоригддаг зүйлүүд нь болохоор хэтэрхий их эм бэлгийн гормоноор тэжээсэн дахианы махныг идэхэ байлгаж байгаа. Одоо дахианы мах байж тэр нөгөө фитнесийн тамирчид нөгөө чээж мах иддэг гэдэг нь ямар ч тийм. Тэр нь бол өөх тосгүй мах юм байна. Энэ өөр тустай. За сүүлийн үед зарим нэг фермерүүд яаж ийм ихээр зэрэг ерөөсөө энэ дахиаг томруулахын тулд маш их хурдан өндөг гаргахын тулд тэр нөгөө дахианууд чинь маш их хэмжээний эм бэлгийн гормон эм дахиа шүү дээ тийм. Эм бэлгийн гормон агуулсан хоолыг маш ихээр хэрэглэдэг юм. Тэгээ нөгөө дахианууд чинь маш том болоо тэгээ дээрэс нь маш их өндөг өдөрт нэг өндөг гаргадаг дахиад чинь тэгээ гормон ихчгэр яах нь 2 3 өндөг гаргах нь шүү дээ. Тэгээ тэрний чинь махыг одоо эрэгтэй хүн аваад идээд байвал яах нь. Бас л болохгүй юм. Эстроген гормонтой мах идээд шүү дээ. Өөрийнхөө шин чанарыг алдчихлаа. Шин чанар. Тийм болохоор дахианы мах гэдэг зүйл чинь өөрөө бас та өөрөө сонгохдоо тий. Жишээлбэл Монголын дахианы үйлдвэрт тэр эстрогенээр бордож тэжээд юмгүй юм би сайн мэдэхгүй. Тэгээ ер нь тэрийг бодолцож үзэх ёстой шүү. Ёстой. Миний мэдхийн нэг найз бандлаа фитнест явдаг найз байнгын дахианы мах идсаргаад эргэтэн босгоо болчлаа гэсэн зүйл байсан. Тэр бол тэмцээд бэлдэж явах үед л тий. Бүр огт өөхтөөс хэрэглэхгүй. Ингээд зөвхөн дахианы цээж мах идсэн гэдэг ярьсан. Тэгэхээр энэ бол нөлөөлнө. За энд бол одоо юу яаж юм та нөгөө тушка та нарын асуусан. Ер нь одоо энэ юу гэдгийг тестостерон гормоныг дэмждэг хүнснүүд нь эрэгтэй хүнд яг юу байдгийг бэ гэдгийг харуулсан. Зураглах юм уу те? Зүйл юу гэж. Энд бол бидэрт юу харагдаж байна? Мөөг байна. Одоо энэ чиний иддэг зүйлүүдээс юу харагдаж байна? Мөөг байна, мах байна. Аха. Өндгүү тэр. Тэ өндөг байна. Өндөг байна. Тэр амтлагч юу? Энэ амтлагч байна. Энэ нөгөө юу шиг хот чили. Тийм. Тэр байна. Шоколад байна. За энэ өвсүүдийг ч би нэг ахтар иддэг юм. Өвс гэж ярьдаг юм уу те? Ер нь нарийн өдөө өссөн болохоор нэг мах гүрэл ерөөс юм сурцсан. Зөв. За үүн дээр яг үзэр нэг зүйлийг одоо маш чухал ойлголт. Энд бол нэг 3 зүйл баг давхцаад байгаа юм. За мах байна, тос байна те. Тэгээ өндөг байж. Эдгээрүүд юугаар их баялаг байдаг вэхээр зэрэг уургаар баялаг. Нэгт уург. Уург угаасаа эрэгтэй хүний булчиг тэжээдэг гол зүйл шүү дээ. Тэгээ уургийг эрэгтэй хүн бол хангалттай авах хэрэгтэй. Эмэгтэйнээс 2 дахин авах хэрэгтэй. Тэр нь маханд юу агуулдаг вэ зэрэг энэ тос их агуулдаг. Холестерин. Эрэгтэй хүнд холестерины дутагдалт үүсгэл юм бол тестостерон шууд зогсно. Яагаад гэвэл тестостерон чи өөрөө стероид бүлгийн тосон бүтцтэй гормон байхгүй. Нэгүр хэлэх юм бол энэ тестостерон төмсгөнд үйлдвэрлэгдэж явах барилга одоо явцдаа барилгын материал нь юу вэ гэхээр холестеринийг шаарддаг. Өг төсөв шаардна гэсэн. Хуучин бол бид нар чи ингээл одоо тослог юм битгийд тосол муу гэдэг юм ярьдаг байлаа шүү дээ. Өг тос муу гэж яриа л тий. Гэтэл энэ хүсэг эрэгтэй хүн энийг хоригдж ирсэн болохгүй. Өг тосны найрлага байж ижил таны дотор төмсгөнд чинь тестостерон үүснэ. Энэ барилгын материал нь. Цемент зурхад элс хэрэгтэй. Яг л энэ ихгүй. Тэгэхээр бид холестерол гэдэг зүйлийг бол зайлшгүй авах хэрэгтэй.
Тэр дундаа одоо би одоо эрчүүд банд үзэж байгаа учраас энэ өндгөн дотор тэр өндгөний шар байна шүү дээ тийм. Фитнесийн ягаад тэр шарын дүүхөө тэр холестерин ихтэй төгөхгүй. Тэгвэл бид нар яг зэрэг өндгөн дотор байгаа тэр шарыг авах хэрэгтэй жирийн эрхтэй хүн бол. Дунджаар өдөрт 3 ширхэг өндгийг өглөө босоод эрхтэй хүн идчих хэрэгтэй гэж. Энэ бол эрхтэй хүний тестостерон гормоныг маш сайн дэмждэг зүйл. Шартай юм шаргуу. Шартай. Энийг шарж идэж болно, чанж идэж болно. Шарахад одоо юу гэдэг орох хэцүү байгаа бол шууд ер нь бол чанах нь илүү сайн гэж үздэг. Чансан 3 өндөг сайхан ялангуяа шар өнгийн өндгийг аваад идчих. Зөвхөн шар юм уу эсвэл хамт уу? Энэ шартай цагаантай хамт шүү дээ. Хамт тий. Тэгээд идчих юм бол чи холестерон өдрийн турш сайхан авчиж байна. Мөн нөгөө зүгээр ер нь өөх иддэг үү? Идэнэ. Өөх нь сайн дуртай. Ганц дуртай биш. За өөх чинь бол яг үзэр сайн муу гэж бас олон янз бий. Ашиггүй. Ер нь бол зүгээр одоо сүүлийн үед юу гэж яг зэрэг малын өөхийг бүр хоригддаг байсан бол 2000-ад оны дунд үеэс тэгэхээр зэрэг өөх идэх ёстой байна гэж ярьж эхэлж байна. Шинжлэх ухаан одоо нэг басны алдаагаа хүлээгээд байна шүү дээ. Тэгэхээр өөх тас идэх ёстой. Гэхдээ өөх тас идэх дундаа аль болох тэр чацархаа байдаг тийм сул өөхүүдийг баг хэд. Дотор өөх мөхөл. Дотор өөх баг те. Аль болох тэр өвчүү, сүүл те. Эдгэрүүдийн өөх бол маш сайн. Хайдугаа нэг Монгол улсын 100 эрхэм дээр очиод ярьжсэн шүү дээ. Миний эрүүл байгаагийн хамгийн том шалтгаан би өдөрт баг нэг өвчүү иддэг гэж ярьжсэн үг би тийг санаад байна. Өвчний өөх сайн иддэг. Ер нь ингээ өндөр настай манай юм дээр үе дээр Монгол мужик ирчүүд маань яжсан хэрэг зэрэг өөх бахыг сайн иддэг гэсэн. Энэ эрэгтэй хүнийг асар том дэмжиж өгдөг юм байна. Тэгэд одоо бодохоор холестероныг л аваад ингээд төмсгөнд чинь үйлдвэрлэх барилгын материалыг л бөгөөд байсан л байгаа байхгүй. Тэр холестеролыг бол идэж зогсоож болохгүй. Эмэгтэй хүн бол яг зүгээр тий. Тэр идэж чадахгүй бол өөх тос идэж чадахгүй бол энэ оливын тос мос гэж 9 шид имийг ургамал ногоод байцаа салаатандаа гийж болно шүү. Энийг ч идэж болно шүү. Энэ сайн шүү. Гэхдээ тосон дундаа тэр нөгөө нэг шар буурцгийн гаралтай гэдэг тоснууд бас байна. Сой мой гэл одоо янз бүрийн шар буурцгийн тос мос дээ шүү дээ. Тэр бол эрэгтэй үнд тохиромжтой. Тэр шар тос нэг байд шүү дээ. Шар тос. Манайх ярьдаггүй. Малын тийм шар тосыг ингээд нөгөө өглөөдөө нэг халгыг ичээгээр өглөө даадаг маадаг. Тэр юм. Яг ер нь бодно шүү дээ. Болохгүй байхгүй малын бас нэг тосон шүү дээ тийм. Тэгвэл тэр чинь нөгөө юу гэдэг яг өглөө даадаг өглөө болгон уух хэрэгтэй настай гэсэн юм бол биш. Цэвэр тосоор нуух. Зарим нэг хүн зөсний чулуун болоод өвдөн шүү дээ болохгүй. Тэгэхээр шууд зөвжлөхгүй байна. За дээрээс нэмэгдээ тэнд юу орж ирэх зэрэг холестерол дундаас хамгийн ихээр юу гэх зэрэг энэ шоколад шүү дээ. Шоколад ирдэг үү? Би л шоколад иддэг бай. Иднэ. Ямар шоколад иддэг үү? Тэгэл какао багтай л. Какао багтай. За ер нь бол какао багтай байх тусмаа манайхан одоо сайн ой гэж ойлгоод нэг те байдаг. Гэтэл үгүй. Хамгийн сайн какаоны агуулмжтай байх тусмаа эрэгтэй хүн сайн. Тэр дундаа өндөр байх хэрэгтэй. Нөгөө одоо хар шоколад байна шүү дээ. Хар шоколад бүр эсгэлэнд байдаг шүү дээ нэг юм. 77%, 98% гэдэг ингэж байдаг шүү дээ. Тэр чи үгүй зэрэг нөгөө нэг юуны өөрийнх нь какаоныхын дотор байгаа тосных нь найрдаг нэмэгт тусам тийм болж байгаа. Хэрвээ төдий чинээ тэр 77%-аас дээш нь хэмжээтэй хар шоколад идэх тусам таны бид энэ какаоноос агуулдаг холестероныг бол маш сайн авдаг. Чихэр багтаа болоо бичиж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь эрэгтэй хүн бол хар шоколад идэх юм бол ялангуяа нэг юм чихэрлэг биш хар шоколад идээд байвал нөгөө холестероныгоо сайн нөхөд төмсгөндөө айгүй сайн гэж үздэг байгаа. Бас бэлгийн үйл ажиллагаанд айгүй сайн гэж үзэж байгаа. Эрэгтэй хүн бол хар шоколад идчих хэвээр. Ер нь бол одоо тэгээд тэглээгээд манайхан одоо юу гэдгийг шууд шоколад аваад идэх биш. Чихэртэй шоколад их идэд байна шүү дээ. Тэр чинь өөр болохгүй. Таргалуулаад энэ төр бол. За тэгээд яг зүгээр эндээс зарим нэг бидний мэдэхгүй зүйл байна тийм. Хил хаалттай байгаа. Хил хаалттай байгаа. Зүсүүд бол яваал тийм. За тэгээд мах маань гэж мах 5 30 малын маань махыг одоо гүйцэх мах байхгүй гасаа тийм. За тэгээд үүн дээр нэмэгдээд энэ хот гэдэг байгаа шүү дээ. Хот. Чили. Халуун ногоо. Халуун ногоо бас эрэгтэй өмнөх бас нөлөө сайтай. Улаан чили. Ер нь улаан өнгийн улаан чили, улаан помидор, улаан чинжүү, улаан манжин. Энэ улаан өнгийн ургамалт ялангуяа жимснүүд, ногоонууд эрэгтэй хүний энэ тестостерон болон бэлгийн гормоныг дэмждэг. Энэ бид нар яг зөв шинжлэх ухаанаар юу гэдэг юм л да. Аланин болон гуанин гэдэг бүр хими нэгчтэр яг юм. Тэдгээрээ буст бол авчдаг. Тийм байна. Тэгээд нөгөө дүрлзүүлж бадамлуулах. Тийм нөгөө одоо бид нар ч нөгөө Viagra гэдэг юм байдаг шүү дээ. Тэг Viagra гэдэг юм уужсан. Тасууд гэсэн. Үнэ ч тийм. Би яг тэр эрээ мэрээ зээл мэлроод ганц нэг сонирхоо авч үзсэн. Тэгээд хөлхийг авсан юм яасан ямар ч юм.
Тэрний яг холцсонд нь иймэрхүү ер нь жоох юм байт юм уу? За Viagra чи нөлөөлөл нь юу гэхээр зэрэг нитрог оксид гэдэг юм байцдаг. За. Нитрог оксидын нөлөөлөл нь шууд бэлэг эрхтний голоор явж байгаа гөлгөр булчингийн судсуудыг тэлдэг байхгүй. Тэнгүүд шууд бэлэг эрхтэн өөрөөс ер нь бэлэг эрхтэн чи босчин чинь судас тэлж ийна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр судас тэлж байгаа тэр нөхцөлийг нитрог оксид үүсгдэг байхгүй. Тэр Viagra-гийн нөлөөлөл нь тэрэндээ. Тэгвэл natural Viagra гэдэг одоо YouTube-ээр ороод хараарай өнөөрөө чадцгаая. Тэгээд natural Viagra гэдэг нь яг үхээр байгалийн Viagra-г яаж бэлдэх вэ гэж зааж байгаа. Тэр тэнгүүд чи тэнд чинь ингээд миксер дотор улаан манжиг чинь чийлэг чинь хийн. За тэгээ помидор хийн. За нэмэлтээр тарвас хийн. За ингээд тэднийг миксердэн. Тэгээ миксердэнгүүд тэрийг уулчих өглөө болох. Одоо тэгвэл одоо 10 хоногийн хугацаанд нөгөө алгаа нимкагийн төвшөнд авчна гэдэг шиг. YouTube дээр байгаа. Тийм. Яа natural Viagra гэдэг юм бол гарч ирнэ. Тэгээ би энэ юу гэхээр дандаа улаан юм зугаас улаан жимс ногоонууд эрэгтэй хүнд бол одоо маш сайн юм аа гэдэг юм харж шүү дээ. За ийм байна. Ерөнхийдөө одоо яг зүгээр бид бол тестостероны нөлөөлөл дээр. За тэгээд хамгийн сүүлд нь бол одоо хэлэхэд бид нар энэ толгойнхаа хэсгийг мартчихад байгаа байхгүй. Энэ толгойн хэсгийг би яагаад ярьж чадахгүй нөхөр энэ дээр хатчихад байгаа. Яг бол хүний ухамсар оюун ухааны төвшөнд би зүйлийг сэтгэл зүйн төвшний хэмжлэгээ. Сэтгэл зүйчдэр хүртэл очдөг шүү дээ. Гэр бүлийн харилцаа, бэлгийн амьдрал ингээд асуудалтай боллоо бид хоёр салах төвшөнд очлоо ингээд ярьдаг шүү дээ хүмүүс. Тэгээд сэтгэл зүйчдэр тэрийг ярилцдаг. Тэр шиг одоо юу гэдэг энэ бол бүр дараачийн төвшний асуудал бол явчихна. Тэр тийм байна. Өнөөдөр дэлхийн шинжилгээ ухаан тархийг бүрэн судалж чадаагүй байгаа шалтгаан нь ухамсар гэдэг юм дээр явуулаад шүү дээ. Хүн болгоны зан характер өөр. Гэхдээ нэг зүйл нийтлэг зүйл бол ерөөсөө эрэгтэй хүн өөрийгөө болсон бол би одоо бэлгийн амьдрал унж байгаа, тэгж байгаа, ингэж байгаа гэдэг. Хүн чинь нөгөө өөрийгөө дороогоор бодох тусмал унаад идэв шүү дээ. Сэтгэл зүгээр ундаг шүү дээ. Тэгвэл өөрийгөө ингээд болж бүтчихнэ гэл ингээд би мундаг байгаа шүү дээ. Ийм шүү дээ гэл тэ. Чи сонсч байсан бол 70 80-тай өвөнөр ингээд хажууныхаа авирганыхаа хүмүүсийг орлож ийн ингэж тэгж ийн эсвэл одоо юу гэдгийг их нэртэйгээ би хийж л байгаа шүү дээ гэдэг. Одоо үний ярьдаг ч юм уу, модал ярьж юм ингээд сонсч байсан бах тэ. Тэд нар чи яг хөө зэрэг сэтгэл зүйн уусаа байж л байгаа. Хүүхлэж. Одоо сая Дональд Трамп хүртэл Америкийн хөлөгчдөр өөрөөсөө тийм хичнээн дүүхнээс 70-д гарчаал хүүхдээ болоод ингээд байж л байна. Тэгэхээр ер нь эрэгтэй хүний хувьд бол бэлгийн амьдрал бол хэдэн наснд зогсно гэдэг яг ойлголт бол байхгүй. Цэвэршилд 25 наснд ч болж болно. 75 наснд ч болно. Эсвэл 90 наснд ч болох боломжтой гэсэн. Эмэгтэй хүн бол ойлгомжтой. 45-аас 55 нас. Би нэг юм сүүлд энэс дээшээ хугацаа гэж байхгүй. Ер нь бол дээштэй тэрх юм бол эмгэг болчихно. Эрэгтэй хүн бол цэвэрших хугацаа бол хязгааргүй. Тийм болохоор энэ дээр бид нар эрэгтэйчүүд юу гэж үзэх гэхээр бид энэ бэлгийн үйл ажиллагаагаа хязгааргүй өгөгдсөн юм гайхамшигтай байгалийн бүтээл гэж ойлгох хэрэгтэй. Энийг бид нар өөрсдөө бодох хэрэгтэй. Тестостерон бол одоо насан туршид ялгарна л гэсэн. Насан туршид ялгарх боломж нь одооноос эхэлж зөв амьдраж, чингийлүүлгүй байж, зөв хооллож, хөдөлгөөн спортоор хичээлж хор цувшил багтай. Нөгөө хоёр төмсөө сэргүүн байлгаж тий мөн дээрэс нь одоо сэтгэл санааг гоё өөдрөг байлгаж. За. Тэгээд шийдэмгээ байж. Эрэгтэй хүнийг тэр нөгөө эрэгтэйлэг байдлыг нэмдэг зүйл чи юу гэж энэ байгальд гарах. Одоо энэ ан гөрөө мөрөө хийгээд байгаа эрчүүдийг би яагаад ингэж байдгийг ойлгоод ингээ харахаа зэрэг байгаль уул усан дээр гараал ингээл тэр жил болгон тэр дарганг дээр ноч зогсоол ингээл байгаад байгаа чинь энэ нөгөө байгалийн эрэгтэйлэг юм уу мэдрэх гэдэг явах. Энэ байгалийн эрэгтэйлэг юм мэдрэх гэдэг ингээд чи яваад тэр мэдрэмжийг авчхаараа тийм ирч хүчтэй юм шиг байна. Энэс бол миний ажилдас бүтчихнэ гэж боддог. Яг үүндээ нөгөө тестостероныгоо өөрсөндөө бүүстлээд байгаа байхгүй тархиндаа. Тэгээ бид өөрсдөө яг юугаар ямар жишээгээр энийг бүүстлэх вэ өөрөөс сонгох хэрэгтэй. Булчин чи ургаад ирэхээр би гоё болж байна. Одоо энэнгүүтээ зодолчиход яаж тийг гэж бодож инд чинь таны эрэгтэйлэг гормон чинь байгаад үүсэж байгаа мэн гэдэг л ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр ер нь айгүй сонь тий тестостероноос дамжаад одоо ингээд амжилт хүртэл хамааралтай гэхээр тий шууд амжилттай холбоотой. Дандаа бизнесмен одоо болон амжилтанд хүрсэн урлагийнхан болон тий бусад энэ юу гэдгийг дэлхийн тэр бомтонгуудын дунд ч гэсэнтэй ихэд энэ тестостероны өндөртэй байгаа эрчүүд маш их амжилттай явж байна гэж үздэг. За одоо бидний дунд одоо дөрвөн эрчүүд маань бол маш сайн ойлгоод авчлаа. Манай үзэгч эрчүүд маань ойлгоод авчлаа. Ганц одоо бүсгүй байгаа шүү дээ. Би бол зөндөө юм ойлгоо. Ер нь цаашдаа юу анхаарах хэрэгтэй юм байна тий? Таргал. Таргалаа. Таргалах биш. Нөхөртөө бол нөхрөө гоё фитнесээр хичээлүүлэх хэрэгтэй юм байна. Зөв хооллох хэрэгтэй юм байна л гэж ойлголоо. Одоо галтгооч ихнүүд татаж байгаа шүү. Магадгүй танаа ихнэж үзэж байгаа бол нөхөртөө нэг ийм их юмыг бас хэрэгжилж зүгээр юм байна шүү. Хараад аваад тэр мах юу байлаа. За ерөнхийдөө ийм их мэдээлүүд маань бидний бас ярилцах цаг хугацаа минут те. Тэгээд ирж бас
мэдээлэл авсанд баярлалаа. Тэгээд дараа нь одоо юу гэдгийг тэр нэг тестостероныгоо бид нар шинжилүүлэхээр бол тийм сая харуулсан тэнд байгаа хэдиймүүдийг цусаар үзүүлчихэд болно шүү зэ. Тэгээд ер нь тэгээ бас манай хоёр урлагийн бас хүмүүс байгаа тийм. Урлагийн хүмүүсээрээ дамжуулаад одоо үзэгчтэй бас өөрсдийнх нь эрүүл мэндийн талаар ойлголт нь хэрэг байдгийг. Цаашлаад ер нь бас хоёроор дамжуулаад бас үзэгчтэй бол олон томдол хүрэх гээл одоо явж байгаа юм л та. Тэгэхээр хоёроо бас хурж ирсэнд их баярлалаа. Цаашдаа олон сайхан уран бүтээл гаргаарай. Нэр одоо сүүлд гас уран бүтээл чи би хаанаас авах боломжтой вэ? Бүх IPTV-д байгаа. IPTV Innovation дөө. Тий. Innovation, Sky Media, Look TV, DD штэ. Вүү. Тэгээд бага зөндөө одоо Монголд байгаа бүх одоо IPTV бүгд нь байгаа. Шинэ контент одоо контент нь юу? Ямар нэртэй контент? Homies гэдэг. бид нар нөгөө гангстерууд гэдэг дүрээ бариад тийм нэг шинэ уран бүтээлд орцсон. Оо за. Дууссан. Одоо тэгвэл тэр чи одоо олон хүн үзэх юм байна да. Тэр Facebook-оор хэдэн сая үздэг юм биш үү? Тэгэхээр тэр чинь зэрэгс хөөх юм за бас энэ хаста бас ингээд урлагаар дамжуулж идэр чинь бас нөгөө гоё хүнийг ингээд сэтгэл санааг нөгөө өргөд байгаа байхгүй. Харин өнөөдөр манай нэвтрүүлгээр дамжуулж эрүүл мэндийн боловсрал үзэгчд манаас олоход хувь нэмрээ орууллаа шүү дээ. Маш их мэдж авсан. Маш үнэтэй зөвлөгөө байлаа. Үлдсэн юм болов идэж байгаа хоолоо хүртэл одоо бүр анхаарахар боллоо шүү дээ. Мэдлэггүй. Угаасаа мэдэхгүй юм чи яа. Тийм ээ. Мэдэхгүй байгаа юм зөв шүү дээ. Ямар над чиг 12 жил амнаас сурцсан биш. Гэхдээ энийг одоо бид нэг ингээд судлаад хөөгөөд явахгүй бол манайхын энэ сэдвийг амар эмзэг сэдв болгоод хайждаг байхгүй. Эмчтэр очихоос чинь хэн нэгэндээ ярихаас чинь тэ их нэртэйгээ ярилцахгүй. Энэ бүхний ард одоо баг цаашдаа гэргүүл салт гэдэг олон юм явагддаг учраас бид энийг одоо ингээ ярилцах хэрэгтэй. Тийм болохоор одоо бид энэ өдрийн дугаарыг хийсэн байна. Яг иймэрхүү контент бас их дутуу байдаг шиг байна. Тийм шүү. Дутуу тахт нийгэм те. Гоё нэвтрүүлэг баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлэгтээ самтраа ажилладаг байгууллагууд байгаа. Тэгээд манай нэвтрүүлгийн зүгээс хоёртоос гарын бэлэг өгье. За манай энэ үе дамжсан нууц санжоор гэдэг одоо ойд компани бүтээгдэхүүнийг та бүхэндээ бас гарын бэлэг болгож өгч байгаа маа. Одын бас ганц нэг бүтээгдэхүүнээс сонирхолтой одоо гар ярдгахч гээл мэйл гэдэг одоо дандаа юм боломжтой тангаах ухааны л одоо норд одоо мандаа баярлалаа. За хобби юу хэрэг болсон шүү. Мөн дараагийн манай ивент тэтгэгч бас Gym Mall гэд мэдэн шүү дээ. Gym Palace те. Gym Palace. Gym Palace-ийн зүгээс бүх төрлийн бараа хувц сунар те олон төрлийн бараа байдаг. Gym Palace маань бас манай баруун дөрөв цамдар байдаг. Баруун дөрөв зам. Тэгээ бас юун дээр байдаг? Юу 25 дээ. 25 тийм. Gym Mall-ын зүгээс бас гарын бэлэг өгч байгаа шүү. Ер нь эрүүл мэндийн боловсролыг эдгээр компаниуд маань ингэж бас дэмжиж бас тусалж ингэж бас маш их баяртай байгаа. За бас болоогүй. Тэгээ бидний бас дараагийн бас ивент тэтгэгч маань одоо эрүүл сайхан амьдралтай одоо цогцлоосон одоо сарвал шилтгэн гэдэг сайхан хотхон байгаа тий. Сарвал шилтгэн хотхон бол одоо хүн ер нь эрүүл байе гэх юм бол сайхан газар амьдрах тий, сэтгэл санаагаа тайван байлгах гэдэг орчин чухал тий. За сарвал шилтгэний хамт олонны зүгээс манай нэвтрүүлэгтээ эрүүл мэндийн боловсролтой хамтарч ажиллаж байгаа. За та хоёрт бас энэ сарвал шилтгэний гарын бэлгийг өгье. Сарвал шилтгэн хотхон ч аюу гай тийм нөгөө эргономик асуудал гэж ярьдаг л да. Хүүхэд болон босод зүйлд галтгооны тавилгын үнэр энэ одоо бодогч хүснээс гарч байгаа юм хүмүүс бүх юм байд юм ба шүү дээ. Бид мэдгүй шинэ байрлалын гой үнэр байг одоо тэгээд хордж идэв. Тэр бүхнийг яг энэ технологиудыг энэ одоо олон орны тэр байхтай технологи яг Чингис юм бодох юм бэл. Барилгын ч гэсэн. Тэгээ бас бид нар нөгөө байшинд сонгохдоо хүртэл зөв юм сонгох зүйл байл шүү. За хүрэлцэн тоочтой маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг нэг цагийн хугацаанд ч гэсэндээ бас бага цаг мэдээллийг хүргэхийг хичээлээ тий. Тэгээ цаашдаа өшөө үзэгчд маань олон сайхан зүйлийг судлах байх гэж бодож байна. Та хоёрынхоо бас уран бүтээл өндөр амжилт хүсье. За ингээд Монгол улсын өнцөг буланбуурт бас суугаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран бэлтгэн өргөдөг Ая Ток шоуны маань энэ удаагийн дугаар маань Алга Нимкагийн бас уран бүтээлчтэйгээ хамтраад бас хүргэлээ. Олон сайхан сонирхолтой дугааруудыг хүргэж байгаа. Манай бас хоёр уран бүтээлч маань ч гэсэн олон контентуудыг маань бас үзэгч төмөндө хүргэж байгаа тийм. За энэ удаагийн дугаар маш сонирхолтой, хөгжилтэй, сонирхолтой дугаар боллоо. Дараагийн цоошин дугаараар тун удахгүй уулзцгаая. Баяртай үзэгчтэй.